Гишүүдийн тоо цөөхөн байхгүй да. Тэгээд энэ асуудлаа шийдэх нь зүйтэй гэдэг улс төрийн намууд бүгдээрээ шийдэхдээ пропорционал элементээ шийдэх хэрэгтэй. Нэг гишүүдийнхээ тооны асуудлыг шийдэх хэрэгтэй. Дараа нь гишүүдийн тооныхаа асуудлыг шийдсэн дараа давхар дээлийг өмсөж болно. Энэ бол сонгодог парламентын улсуудад байдаг нийтлэг жишгээ гэсэн энэ агуулгаар явж байхад үндсэн хоёр асуудлыг нь хоошоо тайвангуулалтаа зөвхөн давхар дээл углана гэсэн байдлаар явах нь энэ өөрөө болохгүй. Дахиад 2019 оны өмнөх шиг сайд нар нь засгийн газар нь парламентаа дээр гардаг. Дахиад хяналт шалгалт байдаггүй. Дахиад авилгалт хэл ахуул явсан ийм систем рүү орох болно шүү. Ийм болохоор энийг одоо Монгол улсынхаа эрх ашигыг урдаа тавиад за мөн улс төрийн хүчнүүдийн хамтарсан тэр тунхаг хвчээ гэж гарсан. Тэрнийхээ хүрээнд өнөөдөр асуудлаа агуулгаар нь ярих хэрэгтэй. Үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг бас хүндэтгэж үзэх ёстой. Ийм байдлаар улсын хурлын эрх барьж байгаа нам шийдвэрийг гаргаад явах юм бол Монгол улс парламентын арчлыг бэхжүүлэх, арчлаа хамгаалах чиглэлээр том алхам болно гэдэгт бол 100% итгэлтэй байна.